Бороо оржээ. Мегаватт челленжийн 2 дахь өдөр. Арай хийж босож жимд явж байна. Өчигдөр жоо 2 онтаад 6 шөнийн 2 дахь онтаад. Тэгээд нахагаа үлдсэн маа. Тэгээд цаг тутам сэрээд 3:30-с ирээд 4:30-с ирээд 5:30-с ирээд тэгээд тийчээр онтохгүй 6:30 хүртэл жоохон нагж байгаа юм шиг хэлж байгаад за жимд явдаг. Ийм босонгуудаа уцаа авах юм айгуу дэмий туршил. Тэгээд одоо сүүлийн өдрүүдэд ойлгож байна. Тэр өдрийн бүхий л ирч хүчийг бүх анхаарлыг савнуучт юм байна. Хүн чинь ер нь айгүй олон сонголтуудын донд амьдарч юм байна. Тэгээд тэр нь хүнийг ядраадаг гинэ. Өдрөө болгоно маш их хувцас хоноштой, маш их юмтай байх тусмаа олон сонголттой тулгардаг. Тэр нь одоо хүний тодорхой хэмжээний 100% энерги байлаа гэхэд тэрийг сорж ид юм байна. Тэгэхээр нөгөө өмнө өдөр нь хувцас бэлдэж тавьчаад ямар нэгэн зориултыг бий болгосон хүн бол өглөө босоо сонголт хийх гэж ядрахгүй. Бэлдэж тавьсан юм шууд өмсөө бүх юмыг өөрчлөлт тооцоолох хэрэгтэй юм байна л да. Би танаас хоцны шүгэгээ зэгцэлдэг нэг аппликейшн зааж өгье. Тэн дээр нөгөө өдрийн лүкүүдээ бүрдүүлчих юм бол цонороо сонгох гэж тав цагтаа алдахгүй. Инфэж амсан үлгсэн хувцснуудаа ба сандааж таахгүй тийм амар байт юм бэ. За тэгээд фитнес дээр швед дараатай байна. За би өнөөдөр болохоор нурууны дасгал хийн. Тэгээд яг дасгал хийж байгаа хамгийн эхний өдрөө ерөөсөө хөл үзний дасгал хийж болдоггүй. Маргааш нь булраад ядраад дараагийн дасгалаа хийхэд одоо жоохон ирч хүчгүй болдог ч юм уу. Тэгээ эхний өдөр болохоор би яг гарны аваа мах арилгах дасгал хийсэн. Өнөөдөр болохоор нурууны дасгал голлож хийнэ гэж бодож байна. Тэгээд намайг одоо аль боломжоор иш дэрсэн ч гэсэн фитнесийн зал зөндөө олон хүнтэй байлаа. За тэгээ өглөө босоод хамгийн түрүүнд юм идэхээс өмнө шүдэ угаачгаад бүлээн буцалсан ус уух нь одоо бол хамгийн зөв сонголт гэж бодож байна. За миний хувьд одоо энэ яг хувцас өмсгöd бол харагдахгүй гэсэн мөртлөө ингээд хөвлийн хэсэгт харагдаад байгаа юм. Булцаас нь зүйлээ арилгах хүсэлтэй байгаа учраас хөвлийн дасгалыг бол одоо өдрөө болгон хийн. За хөвлийн дасгалыг өдрөө болгон хийснээр одоо буруудах зүйл гэж байхгүй. За дасгалынхаа завсраар бол зарим багш нар ус уугаад хэрэггүй гэж зөвлөдөг. За миний хувьд болохоор ухаас өөр аргагүй сонголтгүй байдаг. За ингүүлтийн зам нь одоо би баг өвдөчих шиг боллоо. Намайг үгээд эхэлсэн чинь зам нь гацчихсан. Тэгээд би хажуу талд нь одоо спиннингийн төхөөрөмжн дээр сайхан хөлсөө гаргаад дасгалаа хийхээс өмнө олон хийснийхаа дараа ачаа цэвэрлээд. За тэгээд үндсэн одоо нурууны дасгалуудаа хийж эхэлсэн. За доторх одоо бүхий л нурууны дасгалын төхөөрөмжүүдийг ашигласан. За хөвлийн дасгал хийж авах үед одоо яг хамт дасгал хийжсэн, хажуу талд дасгал хийжсэн. Иран ч юм уу тэр зүгийн бүсгүй одоо надад миний хөлний доод талд ийм хөөрхөн гантел авчирээд тэнцвэржүүлж өгсөн. За дасгалынхаа өмнө мэдээж бас одоо сонголтоо хийсэн. Юу нь бол би бас төрөлхийн жоохон сонголт сайтай. За тэгээд бас нөгөө эмэгтэйчүүдийн хэсэг дасгал хийж байгаа учраас одоо бэлгэрэнгүү нарийн бичлэг хийхгүй дасгалдаа бол маш сайн анхаарсан. За өөртөө үнэнч байх үүднээс чанартаагаар за булчингуудаа ажиллуулж яг өвдөж байгаа хэсгийг, орж байгаа хэсгийг мэдэрч хийсэн. Тэгээд нурууны өдөрт ер нь бол сонголт хийснээр намжих боломжтой гэж ойлгодог. За ер нь нөгөө хараар тайлбарлах юм бол нурууны булчин нэмэгдэх тусмаа одоо нурууны ясанд очих ачаалал хасагддаг гэж үздэг. За тэгээд герман ойрхон болохоор хараад хачаалсан булчингуудаас суллах үүднээс усанд ороод, бүлийн шүршүүрт ороод, залгуулаад дарсаж амлахын тулд хүүтрэн шүршүүрт ороод, за залгуулаад одоо шимтгэлтэй хоол хийж идэ, гэрийнхнээ хооллоод, имээдээ туслаад, за үнсгэлжингийн ажлаа мэдээж хийгээд энэ өдрөөс эхлээд бас нэмэлтээр уураг ууж эхэлсэн. За уураг коллагийн одоо биотин гэсэн зүйлүүдийг бас хүчээр утгах давуудаг юм байна лээ. За тэгээд одоо хөлнөөсөө толгой хүртэл цагаан шаргал өнгөр гоёод их л ганганд ирж эмэгтэйлэг хүн гараа явсан боловч Стокгольм одоо өдрийн турш бороотоо дээрэс нь би шүхрээ мартаад гарсан болохоор ажил амжуулах тоолондоо хувцас нь оргоод за орой босож ирэхдээ өмдөө шуучсан нэлээд хайнг стилтэй хүн ирж ирсэн. За тэгээд энэ өдрийг бол одоо маш сайхан амгалан тайван өнгөрүүлээ. Өөртөө амлсан амлалтуудаа бол биелүүлсэн. За хүн өөртөө ямар нэгэн жижиг ч хамаагүй амлалт өгөөд түүнийгээ биелүүлэх болгонд хүнд ямар нэгэн жижигхэн бахархал үсээд за даалт ухамсарын түвшинд зөв дадал сууж өгдөг юм байна. За тэгэхээр та ч гэсэн бас өөртөө жижиг гэлтгүй амлалт өгөөд түүнийгээ биелүүлэх юм бол одоо таны сүнсэн бие чинь бас баясаж байдаг байх нэ. Тэгээд бид нар чинь зарим тохиолдолд хүнд үгүй гэж хэлчихэд эсвэл заа гэж хэлчихэд яг тухайн нөхцөлд одоо хүсээгүй зүйлээ хэлчихэд эсвэл хүсээгүй зүйлээ хийчихэд өөрийгөө зэмлээд байдаг. Тэр нь одоо өөрийнхөө даалт ухамсарыг өөрийнхөө сүнсийг бас нэмлэж өгд юм байна шүү. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээ өөртөө өгсөн амлалтаа эргэж харахын тулд энэ хүү богино хэмжээний бичлэгийг хийж байгаа. За хэнийг нь үзэхгүй ч байсан хамаагүй, үзсэн ч хамаагүй. За та үзээд бас тодорхой хэмжээгээр жижигхэн ч гэсэн зүйлийг олж мэдж байгаа бол би баяртай байна. Тэгээд маргаашийн богинохон бичлэгээр эргэж уулзъя.